Тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн сургалтгүй багш сурагчид хичээл хаялт зарлаад байна. Сурагчдын хувьд сурах эрхээ эдлэж чадахгүй байгаа учраас өнөөдөр ийхүү хичээл хаялт зарлаж байгаа гэдгийг илэрхийллээ. Цаашид мэргэжлийн дохиолтой багшаар хичээл заалгах хүсэлтэй байгаагаа салбар яам болоод сургуулийн захиргаандаа уламжлалаа. Жагсаал хийж байгаа эдгээр сурагчид бусдын адилд боловсрол эзэмших, их хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар хичээлээ заалгах хүсэлтэй сургуулийнхаа захиргаанд удаа дараа тавьсан гинэ. За тэдний хүсэлтийг хүлээж авахгүй нуун дарагдуулсан бол энэ удаад хичээл хайхаар шийдсэн байна. Өглөөний 8 цагаас эхлэн 9, 10, 12 дугаар ангийн сурагчид хичээл хаялт хийсэн юм а. Гэсэн чинь дохионы хэлний эрхийг хамгаалах гал хөрхийн хамтлаг гаргасан юм байна. Би бол энийг зөв гэж бодож байна. Манай Монгол улсад дохионы эрхийг хамгаалсан хууль байдаггүй. Энэ хүүхдүүд амар өрөвдмөр байдаг. Угаасаа сургуульдаач өөртөө төлөвлөж чаддаггүй. Миний бодол бол тэр. Тэгэл ер нь зарим залуу багш нар бол дохионы хэлийг сайн мэддэггүй шүү дээ. Хүүхдүүд ч гэсэндээ тийм хүмүүсээс яаж юм сурах юм? Тэг гараад өөрийгөө илэрхийлээ дохионы тусгай хэлтэй болоод зохионы тийм нодлон дохионы хэлний хууль гэдэг нэг юм гарч ирсэн. Тэр бол дэмжигдээгүй юм шиг байлаа. Бид тэр дэмжигдээсэй гэж бодож байна. Одоо ийм хүүхдүүд гарна гэл нийгэмд хавчигдаал өөрийгөө илэрхийлж чадахгүй тэрнээс болоод бухимдаал айгүйх гэмт хэрэгт орж айгүйх нэг хохирж байгаа болохоор би бол дохионы хэллийг бол сайжруулаад хүүхдүүдтэйгээ санал нэг байна. Би бол энийг дэмжинэ. Аха. За би яг үнэн үгийг хэлье. Би англи хэлний англи хэл сурмаар байдаг. Гэтэл манай багш маань англи хэлээр заахад тохиогод чаддаггүй. Тэгээд ингээл юу гэдэг би ашигсан дээр хата арай л байхгүй. Тийм. Аха. Тэгээд цайны цагаар гэтэл яадаггүй. Таны цагийг ч гэсэн бид нар ашиглаад юм сурах их болдоггүй. Тэгээ бас энэ цаг ашиглал айгу буруу байдгаа гэж хэлмээр байна. Гэхдээ би ашиглаад дотор байрах одоо арилах зөвхөн юм байх хэрэгтэй гэж байна. Би ингээд хэлдэг баахан ингээд уран зохиол 9 шидийн хичээл ингээд бичгээр ингээд ороод ирдэг. Юу ч ойлгохгүй би тэрийг. Тийм учраас би тэрийг хэлж чаддаггүй. Тэгвэл 29 дэх сургуулийн захирал нь хэвлэлийнхэнд мөн тайлбарлаа. Тэрээр эдгээр хүүхдүүдийн хүсэж байгаа зүйл зөв. Гэхдээ тэр бүр хичээл болгоныг дан дохионы мэргэжлийн багшаар заалгах гэдэг үнэхээр хэцүү. Учир нь мэргэжлийн дохионы багш ган манай сургууль гэхгүй улсын хэмжээнд ховор гэдгийг учирлаж байсан юм а. Сүүлийн 10 жил бол одоо энэ төгсөл дээр ирж байгаа хүн байхгүй 15 жил бол яг тусгай хэл боловсролоор мэргэжсэн багш бол Монголд байхгүй. Монголын ихтэй сургуулиудад тусгай хэрэгцээд боловсролын багш бэлтгэдэг тийм тоцоож байхгүйсэн. Тэгвэл адилхан ингээд төгсөж байгаа багш нараас бид нар сонгон шалгаруулалт тэнцснээс нь давхар эндээ шалгаад багш нараа аваад тэр багш нарыг даван энд сургаж бэлтгэж байгаа. Бас энийг төр засгийн зүгээс бас тусгай хэрэгцээд боловсролын дээр маш их анхаарч байгаа. Улсын хурлаас 2 удаа ажлын хэсэг байгуулагдаж тусгай сургуулиуд дээр ажилласан. Энэ сургуулиудын чанар үр дүнг дээшлүүлэх тусаар хамгийн сүүлч нь одоо хүртэл ажил дуусаагүй байна. Мөн энэ тусгай хэрэгцээд боловсролын багш нарыг бас чаржуулахын тулд 1 жилийн бакалаврын сургалтыг боловсролын их сургууль дээр байгуулсан. Тэнд бас манай 10 багш нар суралцсан байгаа. Би өөрөө энэ лангийн чинь хараад мэдчихэж сонсголгүй үнэ боловсролыг хизээч та нар улан дороо гიშгэж болохгүй. Бидгээ удлаа яриатэй. Одоо улсын жишг сонсголгүй хүмүүсийн эрх ашигыг маш өндөрт үнэлдэг, дээдэлдэг, хүндэлдэг гэтэл яагаад сонсголгүй сурагчдын эрх ашигыг та нар ноцтойгоор зөрчиж байгаа юм бэ? Энэ байж болохгүй. Би өөрөө зовлонгийн хаан байна. Тэгвэл та нар дохионы хэлээр ярьж чаддаг багш нараа гаргаад энэ хүүхдүүдтэй яриул яг одоо яриул харъя. Чөлөөтэй яриул харъя. Хүүхдийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12-ийн 1-д сонсголгүй хүүхдийн их хэл нь дохионы хэл мөн гэж заасан байдаг. Тиймээс сонсголгүй хүүхэд ямар нэгэн ялгуурлан гадуурхалгүйгээр их хэлээрээ боловсрал олж авах бүрэн эрхтэйгээд боловсролын хуулинд тусгасан байгаа. Өнөөдрийн энэ үйл явдал нь эрхэл гэсэн сурагчдын зөвчгөлөө мэргэжлийн боловсон хүчмэг дутмаг байгаа сургуулийн буруу гэсэн үг биш юм а. Харин салбар яам үүнд анхаарч тусгай сургуулийн дохионы хэлний багшийг боловсон хүчин бодлогоор дэмжих бэлтгэх шаардлагатай байгааг сануулсан үйл явдал байлаа.